Хоёр. За, цаагаарч хүмүүс байна уу? Нэг чаргалаа алтаа цаагаарч хүмүүс байлнаш явуулаарай. За. Манай хэвлэлийнхний микрофон энд ирж гин үү? Тийшээ явж гин үү? Тийшээ явж байгаа юу те? За. Ямар зах зогсож байгаа шууд ороод ирвэл. Нэг. За. Та бүгддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн ардсан хувьсгалын энэ жил одоо 30 жилийн ой тохиож байгаа. Ардсан хувьсгалын бас 30 жилийн ой мэндийг та бүгддээ хүргэе. Одоо өнгөрсөн 30 жилд ардчсан намын энэ гишүүд ардчсан хувьсгалыг бас энэ түүчэлж Монгол оронд тайван замаар өөрчлөлт шинжилтийг авчирч байсан. Мөн ардчсан нам засаг барьж явах хугацаанд энэ улсад бүтээн байгуулалтыг хийж бас олон сайн зүйлийг хийж байсан. Гэвч энэ хугацаанд бас сайнны хажуугаар бас саар зүйл их болсон. Энэ бол Монголын төрд шудраг ус тогтолцоо бий болж энэ манан бүлгэл гэгч энэ улс төрийн бүлгэл бол улс төрийн намуудыг удирдлагт гарч энэ нийгмийг шудраг ус тогтолцоо бий болох энэ олон зүйлийг хийсэн. Тэгээ харамсалтай нь Монголд шудраг усыг бий болгоно, хүмүүлэг ардсан нийгмийг бий болгоно гэж зорьсон ардсан намын маань удирдлагт өнөөдөр бас энэ манан бүлэглэлийн хүмүүс удирдлагт нь гарцсан. Энэ намын үйл ажиллагааг өөрсдийнхөө явцсан үерх ашигт ингэж хөтөлж явж байгаа. Тийм учраас өнөөдөр энэ ардсан намын 21 аймаг 9 дүүргээс намын энэ шудраг гишүүд энэ улс орныхоо хөгжлийн төлөө санаа зовж энэ ардсан намыг бодлого үйл ажиллагаанд санаа зовж байгаа гишүүд маань цуглаж та бүгдээ бас мэдээлэл хүргэж байгаамаа.
За бид өнгөрсөн хугацаанд 1992 онд үндсэн хуулиа батлахдаа хүмүүнлэг ардсан нийгмийг байгуулнаа гэж тунхагссан. Тэг хүмүүр хууль шүүхийн өмнө тэгш байна гэж тунхагссан боловч өнөөдөр бас харамсалтай нь Монголд хамгийн шудраг ус тийм нийгэм бий болчиход байна. Мөнгөтэй хүнд үйлчлдэг нэг өөр хууль шүүхтэй, жирийн ард түмэнд үйлчлдэг бас нэг өөр хууль шүүхтэй ийм болцсон. Үндсэн хуулиндаа бид Монголын байгалийн баялаг бол ард түмний мэдлэлд байж гэж заасан. Гэвч бодит байдал дээр цөөн олигархуудын нам дамжсан эрх мэдлэлтүүдийн гарт энэ байгалийн баялаг орсон байна. Тэгээд энэ байгалийн баялагын дэг шуваарлалт энэ зүйлүүд дээр Монголын нэг хэсэг нь бол одоо бараг ганцхан хувь нь хэд баяжиж нийт ард түмний энэ дийлэх олох нь 70 орчим хувь нь бол үнэхээр ядууралд орж өрнөөс үр зээлийн хооронд ингэж амьдарч. Тэгэхээр энэ бол ардчсан намын тэр 1992 онд хүсэж исэн тэр намынхаа дүрмэнд тунхагссан энэ нийгэм хүсэж исэн нийгэм огт биш ээ. Өнгөрсөн хугацаанд энэ намын удирдлагад гарсан зарим улс төрчнөр бохирдсон, авилгад автсан энэ улс төрчнөр бол Монголын нийгмийг энэ улс төрийн намаар дамжиж төрийн эрх мэдэлд хүрээд зөвхөн өөрсдийнхөө баяжих төр явцсан үеийг ашигласаар ирлээ. Тийм учраас өнөөдөр энэ ардчсан нам өөрсдөө шинжилтийг хийж улсын бохирдсон улс төрчдөөсөө салж намдаа их цэвэрлэгээ их тэр цаг нь болсон байна гэж үзэж байгаа. Тэгээ бид үндсэн хуулийн 3.1 засгийн бүх хэрэгт мэдл ард түмний гарт байна гэж заасан боловч бодит байдал дээр энэ нам давсан бүлэглэлд орцсон. Тэгээ тэр хүмүүсийн нэг хэсэг нь манай намын удирдлагад гарсан. Тэрний төлөөлөл бол энэ өнөөдрийн ардчсан намын дарга Эрдэнэ. Эрдэнэ намын дарга болсноос хойш улсын их хурлд ардчсан намыг бүлэггүй болгосон. Зөвхөн манан бүлэглэлийг хамгаалах эрх ашигынхаа төлөө. Дараа нь энэ хүн ардчсан намыг хоёр хуваасан. Хоёр нам болгосон. Нэгдмэл үйл ажиллагаатай, зорилготой, төлөвлөгөөтэй ажиллаж исэн энэ ардчсан намыг хоёр хувааж хүчгүүдүүлсэн. Цаашдаа хэд ч хуваахыг хүсэж байгааг бүү мэд. Тийм учраас өнөөдөр энэ цөөхөн олигархад үйлчж байгаа ард түмнээс өдрөөс өдөрт холдож байгаа энэ бохирдсон удирдлагаас ардчсан нам яаралтай салах цаг нь болсон учраас энэ намын гишүүд нэгдэж үзэл бодлоо илэрхийлж явж байгаа. Бид нар өнөөдөр гарч ирээгүй. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд 2015 оноос хойш энэ намыг өөрчлөхийн төлөө тэмцэж байна. Маш олон удаагийн шаардлагыг, саналыг хөргүүлж ийсэн. Тэгээ Эрдэнэ өөдөөс ганц л юм хэлдэг. Үгэнд ордохгүй бол намаасаа хөөгд. Зарим нь дарамтлагдаг. Цагдаа хууль шүүхийн байгууллагт өгдөг. Энд одоо манай намын гишүүдээс шудраг зүйл ярьсныхаа төлөө цагдаад шалгагч олон гишүүд байна. Миний хувьд тэгэхэд одоо 2 дахь удаага цагдаад хэрэг үүсгүүлсэн шалгуулаад явж байгаа. Тэглээгээд бол бид нар нэг мохоодох зүйл байхгүй. Зөв зүйлийн төлөө тэмцэж байгаа гэдэг дээр бол ихтгэл төгс байгаа. Энэ намын удирдлагад гарсан энэ бохирдсон улс төрчнөөсөө салахын төлөө бол цаашдаа бүх зүйлийг хийн. Энэ манан бүлэглэлийн гар хөл болсон улс төрчдийг Монголын төрийн босгоор дахиж алхуулахгүй байх юм зорилго тавьж ажиллаж байгаа. За Эрдэнэгийн манай намын дарга Эрдэнэ одоо Монголын номер 1 муу ирээдүйтэй улс төрчөөр шалгарчаад байгаа шүү дээ. Энэ хүн Капитал банкны асуудалд холбогдсон. Энэ хүн газрын 8-ны асуудалд холбогдсон. Найрамдлын амыг тэр чигээр нь авцсан. Хүүхдийн паркын газрыг авцсан, найрамдал засгийн газрыг авцсан. Ерөөсөө төрд ойртох болгондоо хувийнхаа эрх шиг хангадаг. Бусдын олон нийтийн эрх ашиг олондаа гэж гэдэг ийм л хүн. Одоо дахиад ямар ч үнээр хамаагүй энэ ардчсан намын удирдлагыг гартаа барьж агаад их хурлын гишүүнээр үлдэх юм сонирхолтой. Тийм учраас энэ намд их цэвэрлэгээ хийж өөрчлөх цаг болсон. Саяхан та бүгдэд бас энэ Эрдэнэгийн улс төрийн үйл ажиллагаанд мэдээлэл өгөхөд улсын их хурлд нэр дэвшихийн сонирхлоо илэрхийлэхийн тулд 100 сая төгрөгийг төлөө гэдэг ийм шаардлагыг тавьсан байл. Энэ бол намын дүрмэн дээр байдаггүй асуудал. Бас үүний хажуугаар дүрмээс цааш ярихад улс төрийн намын тухай хуулийг шууд зөрчсөн юм асуудал. Улс төрийн намын тухай хуулийн 5.1-3-т нам нь гишүүдээ аливаа сонгуульд нэр дэвшигт нь үзэл бодол, үндэс угсаа, хөрөнгө чинээгээр нь ядуурлахгүй тэгш боломж олгоно гэж заасан байдаг.
Өнөөдөр бас улс төрийн намын тухай хуулийг илт зөрчөөд дулааран дайрч байгаа. Яг ийм үйлдэл 2016 онд Монгол Ардын нам гаргаж ирсэн. 60 тэрбум эсхэм гэж. Монголын төрийн бүх албыг үнэлж зарж ирсэн тийм үү? Яг үүнтэй адилхан зүйлийг одоо энэ манан бүлэглэлийнхэн ардчилсан намаар хийх гэж. Ардын намын нөгөө нөхдүүд эхнээсээ хууль шүүхийн байгууллагаар ороод хариуцлах хүлээгээ явж хахад эсрэгээр ардчилсан нам энэ бохир мөнгөний эсхемийг Монголын төрд оруулж ирж байгаа. За 100 сая төгрөгийг төлж их хурл нэр дэвшиж төрд орсон хүн 100 сая тэрбум болгож л нугалж авдаг. Ингэж энэ улс төрийн намаар дамжиж бохирцсон улс төрчнөр авилга дуртай улс төрчнөр гарч ийна. Тийм учраас бид нар энэ бүх зүйлийг өнөөдөр өөрчлөх цаг нь болсон. Бид энэ ардсан хувьсгалыг хийсэн өнөөдрийн хүртэл энэ ардсан намын үнэт зүйл зорилгыг тээж ав ардсан намынхаа гишүүдийг хүндэлдэг. Ардсан намдаа хайртай. Гэхдээ бид нар бас эх орондоо хайртай. Эх орондоо бүр илүү хайртай. Өнөөдөр энэ улс төрчдөөсөө бохирдсон улс төрчдөөсөө салахгүйгээр ардчилсан нам энэ Монголд шудраг осыг авчрах тэр хүмүүнлэг ардсан нийгмээ байгуулах тэр зорилготой хүрч чадахгүй нэ. Тийм учраас бид нар өнөөдөр энэ Эрдэнэ гэдэг хүнийг энэ ардсан хувьсгалын 30 жилийн ойн баяраас өмнө 2019 оны 11 сарын 29-ны дотор өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөө гэдэг ийм шаардлагыг тавьж байгаа. Хэрвээ өмнөх шиг энэ шаардлагыг хүлээж авахгүй байвал бид ардчилсан намаа шинээр зохион байгуулнаа. 21 аймаг 9 дүүрэгт байгаа энэ олон мянган шудраг гишүүд энэ улс орныхоо хөгжлийн төлөө санаа зовдог, энэ Монгол улс оронд энэ ардчилсан намын гүйцэтгэх үүрэг ороолыг ойлгодог, энэ намын гишүүд өөрсдөө эвлэлдэн нэгдэж намынхаа гишүүдийн онцлог хурлыг зохион байгуулж шинэ дарга удирдлагаа сонгож ардчилсан намыг шинээр зохион байгуулна гэдгээ хатуу мэдгэж. За ингээд бидэнтэй бас мэдээлэл өгөхөөр манай бас 21 аймаг 9 дүүргийн намын гишүүдийн зарим төлөөлөл ирсэн байгаа. Одоо энэ микрофонд Дархангуул аймгийн ардчилсан намын анх тэгж гишүүн Алтан цэцэг таныг урьж байна. Би Дархангуул аймгаас ирсэн Дархангуул аймгийн ардчилсан намын гишүүн байна. Би 1990 онд анхны энэ ардчилсан хувьсгалыг хийхэд оролцож явсан нэг эмэгтэй байна. Тэгээд бид 1990 онд өнөөдөр 30 жилийн өмнө ардчилсан хувьсгалыг хийхдээ хүний эрхийг дээдсэн хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулж ирээдүйн хойч үедээ гэрэл гээтэй сайхан нийгмийг өгөхийн төлөө тэмцэж ирсэн. Гэтэл өнөөдрийн энэ нийгэм маань бидний хүссэн тэр сайхан нийгэм биш байна. Өнөөдрийн энэ нийгэм бол олигарх дүүрсэн ардчлалыг уландаа гიშгсэн хүний эрхийг хөндлөхгүй авилгыг хэл давхуулж өртсөн ядуурл ажилгүйдэл бий болсон газрын баялгаа гадныханд өгсөн үнгүй шахам өгсөн мал таван хөшөө малаа хүн амаа нохооноос дөрвсөн ийм саарл нийгэм бий болчиход байна. Энэ саарл нийгмийг бий болгохын төлөө 90 онд анхны хувьсгалыг бид хийгээгүй маа. Тэгэхээр энэ саарл нийгмийг өөрчлөх зайлшгүй шаардлагууд бий болчиход байна. Энэ саарл нийгмийг өөрчлөхийн тулд ардчилсан нам хүчтэй байх хэрэгтэй. Ардчилсан нам бол Монголын хамгийн том нам, хүчтэй нам. Энэ хүчтэй намыг өнөөдөр Эрдэнэ гэдэг хүн удирдах явж байна. Өнөөдөр Эрдэнэ хинбэ гэдгийг та бүхэн сайн сонслоо. Эрдэнэ гэдэг хүний хийсэн хууль бус үйлдэлүүдийг ардчилсан нам хийсэн мэт Монголын ард түмэн хараад байна. Энэ 30 жилийн түүхэнд олсон ардчилсан намын ололт амжилтыг, ардчилсан намын түүхэн замналыг, үн зүйлсийг энэ Эрдэнэ гэдэг хүн өгөөсгээд байна. Мартагнуулах гэдэг Монголын ард түмэнд. Ийм учраас энэ Эрдэнэ гэдэг хүнийг өөрчлөх шаардлага зайлшгүй болоод байна. Өнөөдөр Эрдэнэ намыг яаж удирдах байгаа юм бэ? Зөвхөн өөрийн тойрон хүрээлцлийн хүрээнд намын дүрмийг хүлээн зөвшөөрөхгүй, намын дүрмээр зөрчиж байна. Намын дүрмийн заалтуудыг дур мэдэн өөрчилж байна энэ хүн. Нам дотор байгаа олон ургалт үйлслийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Намын гишүүдийг өөрийн үйлс бодлыг хүлээн зөвшөөрөхгүй, өөрийнх нь үйл ажиллагааг хүлээн шүүмжилсэн намын гишүүдийг намаас дур мэдэн хөөж байна.
намын анхан шатны болон дунд шатны намын дарга хөдөө орон нутгийн намын дарганы дур мэдэн дөрвийн бүс аргаар ингэн хөөж сольж байна. Ийм учраас арчлалын төлөө гэсэн сэтгэлтэй арчсан намын мянган мянган гишүүд маань энэ Эрдэнэ гэдэг дарга итгэл үнэмшил өгөхгүй итгэл нь алдарч байна. Ийм учраас өнөөдөр арчсан намыг шинжилдэг, энэ саарал нийгмийг шинжилэхэд ялангуяа 2020 оны сонгуул одоо ойрцсон энэ үед 20 оны сонгуульд улсын хурлд яалах, орон нутгийн сонгуульд яалахад Эрдэнэ гэдэг хүний хийж чадах ганцхан зүйл үлдсэн. Энэ бол юу вэ гэхээр огцрох, өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөх. Энэ арчсан намыг шинжлэх гэсэн энэ залуучдын шаардлагыг хүлээж авах хэрэгтэй байна. Эрдэнэ даргаыг огцроосоо гэж би хүсэж байна. Анхаарал тавьсан баярлалаа. За сайн байцгаана уу. Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За миний би Говьтай аймгаас одоо намын гишүүдэд төлөөж ирсэн байгаа. За өмнө бол арчсан намд бас 2003 оноос хойш хэлсэж, за тэрнээс хойш үйл ажиллагаанд нэвтрүүлэн оролцож өнөөдрийг хүрсэн. За арчсан нам маань өнөөдөр 17 оны 3 дугаар сараас эхлээд Эрдэнэ гэж даргатай болсон. За энэ дарга маань өнөөдөр бас 2 жил гаруй хугацаанд бол үнэхээр болохгүй байна гэдгийг бол бид нар харлаа. За энэ талаас нь бид нар шүүмжиллээ, санал хүсэлтээ хэллээ. За та өөрөө огцроод өгөөч гэдэг талаас нь бид ярьлаа. Харин та бүхэн олон удаа сонссон баг. Дугаавай. За намаас хөөн. За хөөгөөсөрч ирсэн, цагдаад өгч шалгуулсан. За ингээд явхлаар энэ хүн бас болохгүй байсан юм аа. За энэ хүний талаар ганцхан бид шүүмжлээд байгаа юм биш. Энэ арчсан намд итгэж байсан олон мянган иргэд, за дээр нь энэ арчсан намын гишүүд гэж энэ хүмүүс өнөөдөр энэ нам болохоо байчлаа. Энэ нам юунаасаа болоо болохоо байчваа гэд гаргалгааг нь зөндөө хайлаа, харлаа. Энэ ганцхан шалтгаан дээр очиод мухарцсан. Тэр нь юу вэ гэхээр энэ намын дарга гэж хүн байна. Энэ хүн маань өнөөдөр мундаг сайн хүн байж болно. Гэхдээ энэ хүн бол удирдагч хүн биш юм байна гэж. Зөв үлгэрлэн дуурайж, энэ намыг толгойлж, энэ ард түмэнд бид ингэж ийм өвтөн байгуулалтыг хийн, энэ эх орныхон төлөө бид ийм хүсэл зорилготой, ийм үнэт зүйлстэй гэж тайлбарлаж энэ хүн ойлгуулж ард иргэдэд танилцуулж чадахгүй байна. Энэ бүр Монгол улс даяар одоо Эрдэнэ гэж хүн байх юм бол арчсан нам бол муухай баба, тий? Энэ нам шиг хэрэггүй юм байхгүй боллоо гэж. Энэ үнэхээр тийм болж хувраад байна. За тэр олон өөр булхайг нь одоо бүр яриха болий. Тэрийг бол бид олон удаа ярьсан. Энэ хүнд удирдахч хүнд байх ёстой наад захын одоо бие авч явах байдал, харилцааны соёл, ёс зүй, зөв үлгэрлэн дуурайж манлайлах чадвар, ив нэгдлийг хангах, эр зоригтойгоор одоо шийдвэр гаргаж чаддаг ийм шин чанарууд бол уг хүнд нь бол байхгүй болчихлоо. Байхгүй юм байна. Тэгэхээр энэ хүнийг бол яаралтай огцроо гэж. Энэ хүн өнөөдөр манан гэж нэг бүлэглэл эрх ашигыг хамгаалдаг. За арчсан намыг бол зүгээр л одоо эрх мэдэл албан тушаалын төлөх зүгээр мөнгөний дайны талбар болгоо хуургачлаа. Өнөөдөр та бүхэн ажиглаар хараарай. Орон нутаг болгонд одоо нам удирдах байгаа хүмүүс гэх юм бол дандаа бизнес эрхэлж ийсэн тий мөнгөтэй хөрөнгөтэй түнд бол мэдлэг боловсрол оюун санаа потенциал гэдэг юм бол харахаа болж эхэлсэн байна. Энэ бол үнэхээр эмгэнэл. Энэ ч талаас нь одоо шүүмжлэлээ тэгээд хүлээж авсангүй. Одоо бид бол нэг л зүйлийг бас яриад байгаа. Тал талаас нь яриад байгаа. Миний хувьд энэ хүн үнэхээр одоо энэ намын төлөө за намд бүр байгая. Энэ улс их орны төлөө гэж үнэн сэтгэлээсээ одоо хүсэл бодол зориг оюун санаагаа чилээж явдгийн бол энэ хүн өнөөдөр өөрөө сайн дураараа огцрох ёстой. Огцроод мөн адил энэ ард түмний хардаад байгаа, бидний хардаад байгаа тэр хууль бус үйлдэлүүдээ хууль шүүхийн өмнө өөрөө очиж шалгуулж шүүхийн байгууллагаар үнэн зөвөөр тогтоолгож арчсан намын нэр төрийг сэргээх хэрэгтэй. Энэ арчсан намд итгэж байсан гишүүд за ард түмний итгэлийг бол сэргээх хэрэгтэй. Өнөөдөр арчсан нам гэдэг хүн
ардчилсан намыг Эрдэнэ гэж хүнээс болоод ардчилсан намд итгэх иргэд гишүүдийн итгэл илтгэл үгүй боллоо. Үүний төлөө бид өнөөдөр дугарлаа хэллээ. Одоо 11-р сарын 29-ний дотор Эрдэнэ дарга маань өөрөө сайн дураараа огцрохгүй бол бид бас залуучууд байна да бид чинь. Энэ нийгмийг авч явах түүчээ болох ёстой байтал бид өнөөдрийн хүнийг аясаар нь бас хараад байж болшгүй нэ. Тийм учраас бид дараагийн одоо арга хэмжээ рүү орноо. Тийм учраас Эрдэнэ даргыг бас өөрөө сайн дураараа огцно гэж итгэлтэй байна. А хэрв өөрөө огцорч чадахгүй бол одоо хаглан бутрах үйл ажиллагаа чинь улам илүү дэлгэрч энэ ардчилсан нам гэдэг зүйл байхгүй бол ер нь намд итгэх итгэлүүд энэ Монголын ард түмэнд бол байхгүй болох нэ. Тэгээд нэг зүйлийг нэмж хэлэхэд иргэд маань нам гэдэг зүйлд бол үнэхээр хаширдаг болсон байна. Нам гэдэг зүйлээс захлагдаг болсон байна. Миний болон бидний бодлоор нам гэдэг маань өөрөө энэ их орон гэдэг хоёр хүү үгэнд багтах үнэт зүйлс бүх зүйлийг хайрлан хамгаалах хэрэгтэй байдаг. Үүний төлөө оюун санаа үзэл бодлоо уралдуулж, эвсэлд нь нэгдэж тийм ээ. Оюун санаагаараа уралдаж энэ улс хорноо бид авч явах хэрэгтэй байдаг. Энэ баг хамт олныг өнөөдрийн ардчилсан намын дарга бол үгүй хэлээ. Тийм учраас та яаралтай огцорч чадахгүй бол бид бас өөрсдөө энэ ардчилсан намыг цааш нь удирдах авч явах арга хэлбэр рүүгээ шилжиж даа. За баярлалаа та бүхэнд. За сайн байцгаана уу эрхэм сэтгүүлч. За өнөөдрийн хэвлэлийн хурлыг үзэж байгаа нийт иргэдээ мөн ардчилсан намын эрхэм журмын нөхдөө та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За миний бие Өвөрангай аймгийн ардчилсан намын дэд дарга аймгийн намын орооны гишүүн тэргүүлэгч гишүүн гэдэг. За өөрийгөө ингэж зарлахгүй бол Эрдэнэ намайг одоо энэ ардчилсан намын гишүүн биш ээ. Энэ одоо өөр хүн яриад байна гэдэг. Би энэ заавал энэ сонгуульт ажиллаа хийе гэж байсан. Би өнөөдөр дэд дарга асан гэж та бүхэнд хэлж байгаа юм. Яг тэгэхээр энэ өнгөрсөн 100 намайг одоо Эрдэнэ ингээ ийм жижиг юмар л болдог. Нэг аймгийн намын дэд даргаар оролдоод нөгөө дэд явуулсан өөрийнхөө намын даргаа сольсон хүнээр одоо намайг ихад зүгээр хуралгүй дөрөмгүйгээр ингээ нэг тушаал маягийн цаас гаргаад сольждаг ийм хүн байхгүй юу. Тэгээ ийм учраас би өнөөдөр ардчилсан намын гишүүн шүү, ардчилсан намын хүн шүү, ардчилсан намын сонгуульт гишүүн шүү гэдгийг бол хэлье. Би гишүүдээсээ сонгогдсон, иргэдээсээ намынхаа нэмжигчдээ сонгогдсон, тэр үеийн би 100% сонгогдсон намын гишүүн шүү гэдгийг Эрдэнэд энэ дээрээс хэлье гэж бодож байна. За Эрдэнэдээс одоо та бүхэн сайн сонслоо. Цагдаа шүүх сэргийлэхээр одоо би яг энэ байдлыг өөрийнхөө биеэр туулаад өнөөдрийг үсээ. За Эрдэнэ манай нэг жишээ гэлэхэд манай Өвөрангайд Эрдэнэ иргэдийн уулзалт хийхээр очиж байгаа байхгүй юу? Тэгээ очингуудаа намайг одоо энэ цуглаан жагсаал хийх гэдэг энэ намайг эсэргүүцээд байдаг хүн ингээд цагдаад өгч байгаа. За нэг 2 цагдаа ирээд та одоо жагсаал цуглаа хийх гэж дүрмж өрчлөө энэ ардчилсан намаас мэдээлэл ирлээ. Энийний дагуу таныг одоо цагдаа дээр шалгана гэдэг. Тэгээ үгүй юу яриад байгаа юм би энд оролцох хэрэгтэй би намын өөрийн гишүүн гэсэн чинь намын дарга нь байна гэсэн чинь тийм байхгүй гол 2 цагдаа сугдаж явчаал цагдаа дээр авчаал баахан дарамтлаж байгаа байхгүй юу? Ийм хийлүүл ийм нэгжээр доргоно ингэн зэгэн цагт нь хорно гээл. Тэгээ ингээд Эрдэнэ ийм байдлаар ингээд нөгөө цагдаагийн даргын дарамтлуулдаг одоо цагдаагаас нөгөө даргаар нь нэлээд дарамтлуулдаг. Тэгээ арайч нөгөө цагдаагаар нь цаалаад Эрдэнэ дээр очингууд нь Эрдэнэ хурал дээр тэр ард иргэдийн дунд юу гэж хэлж байгаа гэхээр энэ манай намын гишүүн биш энэ мардын намын мөнгөний хүн гэдэг хэлдэг байхгүй юу? Тэгээ одоо би энэ намд 2002 оноос хойш бүхэл сонгуул бүхэл одоо ял жалгалын бүх дэйсэн дээр энэ намынхаа туг нь болж өмнө фронтод нь явж исэн хүнийхээ хувьд бол үнэхээр амар эмзэглэсэн. Би Эрдэнэ тэр хурал дээр би уйлсан. Намын гишүүдээ та нарын би төлөөлөлчтэй та нарын би игнэн чи явж исэн хамгийн түрүүнд чи явж исэн залуу хүн штэ. Тэгэхэд намайг та нар энэ хүн ингэж хэлж байгаа та нар яаж вэ? Та нар бараг энэ хүнтэйгээ хэлбээд намайг ингэж дарамтлахгүй юм болж гэнэ үү гэд. Тэр дандаа өөрсдийг нь хотоос авторсан хүмүүс л байсан байхгүй юу? Намын гишүүд байхгүй. Эрдэнэ тэр тоож тэр хурал сууж байгаа юм байхгүй. Заал нь хоосон. Энэ дэрэн дүүрэн тийм хурал болдог байхгүй юу? Тэгээд тэр улсуудаараа алан шуудуурна гэд би нэг самбар өргөөд гараараа бичсэн самбарыг маань булааж аваад тэгээ хөөгөөд одоо нухаа цодоод одоо бүр арай л цодоог үлдээ өшгөл цодоог үлдээд нухаж бариад бөө юм болж байгаа байхгүй юу? Намынхаа хурлыг хийдэг ардчилсан намын дарга хүн хурлыг тэгж хийдэг. Хурлаан тэгж хийдэг. Дарамтлал гишүүдэн дарамтлж хийдэг. Гишүүдээ нүдэж гишүүдээ цагдаагаар айлгаж хийдэг. Тэгээд хурлаа хийж чадахгүй гишүүдтэйгээ хэрэлдээд хийдэг. Үгийн сонсч чаддгүй. Тэгээ ардчилсан нам гэдэг өөрийгөө хэлээд байдаг байхгүй. Тэгээ би энд нь үнэхээр хутарж байгаамаа. Ийм байж болохгүй. Дээрэс нь одоо энэ Эрдэнэ бүх 21 аймаг 9 дүүргийнхаа намын дарга нарыг иргэдээс гишүүдээ сонгогдсон намын дарга нараа бүгдийн зайлуулаад оронд нүүрх үүсгэдэг байсан.
Дээрээс нь хэрэг хэрэглэх намын дэд даргаараа ах トゥ өөрийнхөө хүүхэд хүүхдийнхаа бэр хөгшин ээж одоо юу байдгийг тэрүүгээрээ тавьчих байгаа байхгүй энэ Эрдэнэ гэдэг итгээд. Тэгээд одоо манай орон нутагт манай үр хангаад нөгөө тавьсан хүн нь байхгүй. Нам нь унтцсан. Ийм байдалтай өнөөдөр намыг энэ хүн авч явж байна. Энэ хүн ингэж байж болохгүй. Ийм учраас Эрдэнэ та одоо өнөөдөр тавьж байгаа бидний шаардлагыг бол аваад огцрох ёстой гэдгийг бол хэлье. За та бүхэн одоо мэдж байгаа Эрдэнэ гэдэг хүн бол үнэхээр одоо шоронцсон нахаалны гэж ярьдаг шүү дээ. Одоо аимшигтай бүдүүлэг итгээд. Тэр бүдүүлэг үгээрээ ч гэсэндээ намайг одоо өнөөдөр энд доромжилсан. Би ч гэсэн өнөөдөр тэр үгээр нь өөртөө өөрийг нь би доромжилмаар санагдж байгаа боловч залуу хүнийхээ хувьд энэ нийгмийг бодсон, энэ улс орныхоо бодож байгаа хувьд бол болиё гэж бодож байгаа юм. Гэхдээ Эрдэнэ та бүхэнд хэлж байгаа. Энэ зоригийн хэрэгтээ та нарт нэг жишээ хэлье. Өөрөө та бүхэн хэвлийг та нар ч гэсэн мэдж байгаа үстэй. Сурвалжлага хийж явах чинь хэв нэг суучаад тэр аимшигтай хэрэгүүдээр улсын хурлын гишүүд зарим нь уйлж гараад ямар аймар юм болдго юм бэ? Ямар аимшигтай үйлдэл хийвэ? Энэ Монгол улсад ийм аимшигтай дарангуулал дарамт байдсан байж тэгээд хилээд уйлаад ахад Эрдэнэ юу гэсэн гэж байсан байхч болно гэж хэлж байгаа байхгүй юу? Өнөөдөр ардчилсан нам гэдэг бол хүний эрх, эрхчлөөг бий болгосон, хүний эрхийг дээдлсэн нам. Дүрмэндээ, хуулиндаа бид нар ардчлалыг бий болгосон шүү дээ гэдэг хэлдэг намын удирдагч хүн яаж гинөө? Тэр дарамт чинь байг юм аа. Тэр шоронд чинь байсан юм аа гэж хэлж байна. Тийм учраас бид өнөөдөр гэнт хэрэг үйлдэлсэнийг өөгшүүлдэг намын даргаыг би сонгохгүй. Тэрийг би зайлаасаа гэж би хүсэж байна. Бид өнөөдөр гэнт хэргийг дэмждэг даргатай байхыг бас хүсэхгүй байна. Бид өнөөдөр гэнт хэрэгт холбогдож байсан гэнт хэрэгтэн болсон хүнийг бид намын даргаараа байлгахыг би хүсэхгүй байна. Бид хүсэхгүй байна гэж хэлсэн юм аа. За хүчирхийллийг үнэхээр энэ хүн дэмждэг. Хүчирхийлэгч хүн юм байна гэдгийг би өөрийнхөө биедээр манай Галентвик одоо ингээд залуучуудаа үнэн үг хэлэхээр нь аваачаад цагдаад өгдөг. Цагдаад өгнө гэж юу вэ? Тэр чинь шүүгд өгөхөөсөө илүү ирээгүй хэрэг үүсгэж ирээгүй элементийг өөрсгөө болгож хэлж байгаа хгүй. Бид Эрдэнэийг дуудсан шүү дээ. Хайлтсан, мэтгэлцээ, ярилцъя. Та хэрэгтэн үү, бид хэрэгтэн үү? Та яагаад ийм байна вэ гэдэг Эрдэнэ ирээгүй. Одоо ч өнөөдөр энэ шаардлагыг хүлээж авахгүй байх гэж миний бие бодож байгаа юм. Тийм ээ, Эрдэнэ чи чадахгүй, хүлээж авч чадахгүй. Чи энэ ардчлалын төлөө, энэ Монголын төлөө чи ийм зориг гаргаж чадахгүй гэдгийг би энэ энэ дээрээс хэлчихсэн юм аа. За нөгөө нэг тал нь яагаад Эрдэнэтэй би муудваа? Яагаад Эрдэнэ намайг ингэж онилж ингэж дарамтлж шахаж байна вэ? Энэ бол санхүүгийн холбоотой. Манай намын гишүүдээ сонгогдсон хэдэн санхүүжилтийг нэмсэн. Бид дугуйл байсан л да. За намын үйл ажиллагаа явах юм байна. Нам ингээд мөнгөтэй болохоор бас нэг үйл ажиллагаа хийхэд бас болох юм байна. Бид нар энэ мөнгөөр орон нутгийн анхан шатны дуунчдынхаа намыг болгоод явах юм байна гэж бодсон чинь нөхөр тэр мөнгийг өөртөө аваад хэрэглэсэн. Өөртөө аваад хэрэглэсэн. Намын альва үйл ажиллагаа болоход Эрдэнэ яадаг гэж энэ одоо энэ уртлын шонхор даавар дээр хүлээн аваад шонхор даавараад бүгдийн түрээсэлсэн. Өөрийнхөө намын хүмүүс тийм байгаад. Тэгээ үйл ажиллагааны одоо янз бүрийн явуулахад хангаат гэдэг газартаа аваачаад түрээс дөлдөг хоолдог. Тэгээд нөгөө бидний өгсөн татвар тэр өөрийнх нь хөрөнгө рүү шингээд очдог. Ийм үйлдэл рүү оролцсон. Дээрээс нь намын данс нөгөө ардчилсан нам чинь шилэн данстай шилэн хуультай боллоо. Бид нар шилэн гэдээсэн байхгүй. Модон болсон. Одоо бүр төмөр септэж болсон юм уу гэж би өөрөө гарч байгаа байхгүй. Тэгээ дээрээс нь өөрийнхөө хүрээлэл байдаг. Тэр битээлэн худалдаа хийж үлдэрийн банкныхаа Эрдэнэ бэлэгдгээд нөхрийнхөө эхнэрийг аваачаад санхүүгийн албаны дарга тавьсан. Дээрээс нь болоогүй нийгмийн даатгалд ажиллаж байсан өөрийнхөө ойр дотнд ажиллаж байсан санхүүгийн бүх хүмүүсийг авчраад эргэн тойрныхоо санхүүгийн өрөөл хамгийн газрын даргаараа тавьсан. Тэгээ одоо тэднийгээ дэвшүүлнэгээ яваад байгаад нь би үнэхээр ой хотж байгаа байхгүй юу? Үнэхээр ой хотж байна. Эрдэнэ та болоо гэж хэлмээр байна. За ийм байдал руу орцсон. Ингээд санхүүгээ нөгөө намын биднэрт одоо бүгд татвар төлөхөөсөө зайлсхийсэн. Орон нутаг цай би үр хангаад аймагт харлаа намын гишүүд хэд татвар төлж байна гэдэг. Аймгийн намын хорооны гишүүд татвар төлж байгаа нэг ч хүн алга. 5-6 хүн төлсөн байна гэж байгаа. Ийм байдал руу Эрдэнэ орсон. Эрдэнэ та энэ байдлаа орхиоч, болооч. Тэгээ өнөөдөр бидний шаардлагыг хүлээж авч огцрохыг шаардаж байна, уриалж байна. Эрдэнэ та огцроо. Би хүлээн зөвшөөрөхгүй. За сэтгүүлчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд ардчилсан намын шинжилгээ хөдөлгөөнөөс эс Эрдэнэ гэдэг хүн шаардлага хургуулж байгаа. Энэ шаардлагыг одоо бүрэн ихээр уншаад танилцуулъя. За Монгол улсад ардчилсан хувьсгал ясны 30 жилийн ой болж байна. Хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгмийг байгуулна хэмээн үндсэн хуулиндаа баталсан боловч өнөөдөр шударга яс устж, улс орныг авилгачид удирдах, байгалийн баялаг цөөн хэдэн хүний гарч шилжиж, баян ядуугийн ялгаа эрс өсөж, гадаад дөр дотоодын нийт бүтээгдэхүүнээ хэд нугаланд авч
намууд гэмт хүлэглийн гарт орсон байна. Монгол улсад ардчлал, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, нээлттэй бие даасан бодлогыг түүжүүлэн авчирсан ардчилсан нам манан бүлэглэлийн гарт оржээ. Ардчилсан намын дарга Эрдэнэ та өнгөрсөн 4 жилийн хугацаанд сөрөг хүчний үүргээ хэрэгжүүлж чадаагүйгээр үл барам улсын хурлын зарим гишүүдэд бүлэглэлийнхээ явц зүйн эрх ашигт үйлчилсэнгүй гэдэг шалтгаанаар намаас хөөж улсын хурлд ардчилсан нам бүлэггүй болж нэгдмэл байсан ардчилсан намыг 2 нам болгон хуваасан. Эс Эрдэнэ та Капитал банк, нийгмийн даатгалын хэрэгүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн газар, хүүхдийн найрамд цуслангийн газрыг шамшигдуулсан зэрэг олон гэмт хэрэгүүдтэй нэр холбогдож өнөөдөр хамгийн муу улс төрчдийн жагсаалтыг тэргүүлж байна. Үүнийг даган ардчилсан намын нэр хүнд улам бүр унаж ёроолдоо туллаа. Эс Эрдэнэ та улсын хурлын сонгуульд нэр дэвшигчдийг 100 сая төгрөг төлөхийг тулгалаа. Гэтэл өнөөдөр төрийн эрхийг хууль бусаар авахыг давтсан Монгол Ардын намын 60 тэрбумын хэрэгт холбогдохсод хуулиар шийдгүүлээд байхад энэ бохир схемийг ардчилсан намд хуулбарлан хэрэгжүүлэхээр оруулж ирсэн нь ардчилсан намын манан бүлэглэлийн сүүлчийн хорогдох байр болгож олон мянган намын гишүүд дэмжигчдийн итгэлийг үгүй хийлээ. Ардчилсан намын шинжиллийн хөдөлгөөнөөс намын удирдлагыг улс төрийн удаа дараагийн алдаатай шийдвэрүүдэд эргэн харж засах шаардлагуудыг 2019 оны 3 сараас эхлэн хэвлэлийн хурал, зөвлөгөө, намын гишүүдийн хилцүүлэг хийж хөргүүлсэн. Гэвч ардчилсан намын дарга Эрдэнэ та биднийг шаардлагыг тоогоогүйгээр барахгүй намын гишүүдэд цагдаа шүүхэд өгч хэрэг үүсгүүлэн дарамтлж улмаар шудраг гишүүдэд ардчилсан намаас хөөх зэрэг увайгүй үйлдэлүүдэд үргэлжлүүлсээр байна. Иймээс Эс Эрдэнэ та 2019 оны 11 сарын 29-ний өдрөөс өмнө өөрийн хүсэлтээр ардчилсан намын даргаас огцорч түүнийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлахыг шаардаж байна. Хэрв Эс Эрдэнэ та бидний энэхүү шаардлагыг эс биелүүлвээс ардчилсан намын шинжиллийн хөдөлгөөн гишүүд дэмжигчид бид нэгдэн хүний эрх, эрх чөлөөг дээдлсэн, шудраг ёсыг эрхэмлсэн, бүлэглэлт бус ард иргэдтэй үйлчилдэг жинхэнэ ардчилсан намаа шинээр байгуулахаа мэдэгдэж байна. Ардчилсан намын шинжиллийн хөдөлгөөн, ардчилсан намын гишүүд дэмжигчид. За одоо ингээд эндээс бүгдөө энд цугласан хүмүүс гараад энэ шаардлагаа ардчилсан намын төв байранд очиж Эрдэнэ даргад гардуулнаа. За баярлалаа.